Америк нэгдсэн улс Иран улсын далбайтай ачааны хөлгийг Ормозын хоолой орчимд саатууллаа. Израиль улсын зэвсэг хүчин Ливан улсын өмнөд хэсэгт аюулгүй бүс байгуулжээ. Ираны дайнаас зэвсэг, хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүчний салбарууд хожиж байна. Европын холбооны төлөөлөгчид Унгар улсын нийслэл Будапешт хотноо ирлээ. Өдрийн төргөө зочтой Тэнгэр телевизийн шоу хөтөлбөр үргэлжилж байна. Өргөжлөлн та бүхэнд олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан өргөлнө. За өнгөрсөн шөнө Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин Ираны Ормозын хоолойд явж байсан Ираны далбайтай нефтийн хөлгийг түр хугацаанд саатуулсан байна. За энэ нь өөрөө Ираны талаас буюу Техраны зүгээс хурц шүүмжлэлийг дагуулж байгаа. Тухайлбал Америк нэгдсэн улс олон улсын усан замд дээрэм хийж байна. За мөн Техраны итгэлийг алдсан үйлдэл хийлээ гэсэн ийм шүүмжлэлийг дагуулж байгаа бол цагаан ордны зүгээс яхаарахгүй хийх ёстой байсан алхмаа гэсэн тайлбар өгч байгаа юм. Энэхүү хоёр улсын зөрчил хурцтаж гал зогсоох хугацаа дуусах гэж байгаа ийм үед нөхцөл байдлыг улам тодорхойгүй болгож байна. Дональд Трамп Пакистанд энэ 7 хоногт шинэ хэрэгцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдгдсэн. Гэхдээ одоо болох хэсэг нь мөн тодорхойгүй болж байна гэсэн. За юу болсон талаар тодруулбал Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн пуужин устгагч хөлөг Оманы буланд Ираны Туска гэх нэртэй хөлөгт зогсох анхааруулга өгсөн боловч зогсоогүй учраас эцэст нь хөдөлгүүрийн хэсгийг нь гинтээж хүчээр зогсоосон байна. Америк нэгдсэн улсын тэнгисийн явган цэргүүд хөлгийг хяналтанд авч дотор нь юу болж байгааг бол шалгасан. Гэхдээ хүний аймнаас хохирсон хэсэг нь одоогоор тодорхойгүй. Үүнтэй холбогдуулан Ираны төрийн хэвлэлүүд Америк нэгдсэн улстай хийх дараачийн хилэлцээ болохгүй байж магадгүй гэсэн тохионуудыг өгч байна. Тухайлбал Америк нэгдсэн улсыг дарамт шахалт итгэл эвзэн үйлдэл гаргалаа гэж буруутгасан ийм мэдээллүүд Ираны хэвлэлүүдээр явж байгаа юм. Түүнчлэн Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкан Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шарифтай уулзсаар яаралтай ярьсан байна. Энэ үеэр Америк нэгдсэн улс дипломат үйл явцад дахин саадуулжруулж хоёр татах оролдлого хийлээ гэж байр суурь илэрхийлсэн байгаа юм. Өмнөх хэрэгцээнүүд мөн адил цэргийн ажиллагаанаас болж тасалдаж байсан. Энэ удаа ч гэсэн Ираны цөмийн хөтөлбөр бус нутгийн холбоотнууд нэмээд Ормозын хоолойн хяналт зэрэг асуудлуудаар талуудын байр суурь хол зөрүүтэй хിവэрэ байгааг энэхүү харж болохоор юм. Дональд Трамп хэрвээ Иран Америк нэгдсэн улсын шаардлагыг хүлээж авахгүй бол дэд бүтэц рүү цохилт өгнө гэж удаадараа дахин анхааруулсан байна. Ираны зүгээс харин Ормозын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хянах бодлого үргэлжлүүлнэ. Дайн бүрэн дуусах хүртэл хяналтаа хадгална гэдгийг мэдгэлээ. Энэхүү хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20% дамждаг учраас нөхцөл байдал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх нь бол мэдээж. Энэхүү уртдмал байдал газрын тосны үнийг дахин өсгөж сүүлийн олон 10 жилийн хамгийн том эрчим хүчний хямар шокийг уламд ортуулах эрсдэлтэй болгоод байгаа юм. Одоогийн байдлаар олон зуун хөлөг онгоц хоолойн хоёр талд гацсан хിവэрэн худалдаа тээвэр саатаж байгаа гэсэн. Америк нэгдсэн улс мөн бүслэлтээр дамжуулан Ираны эдийн засгийг шахаж байгаа бол Иран Ормозын хоолойг хаах замаар дэлхийн зах зээлд дарамт үзүүлж байна гэсэн ийм стратегийг харж болохоор юм. Энэхүү дайн 8 дахь 7 хоногт орж байна. Хүний аймнаас эдийн засгийн хохирол асар их хэмжээнд хүрээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн олон улсын болон нэгдсэн үндэсний байгууллага хэрэг мэдээллүүдийн нийлбэр тооцоолоор нийт нас барсан хүмүүсийн ойролцоогоор 5,000-ыг даваад байгаа. Үүний 3,000-аас 3,400 орчим нь Иран улсад бүртгэгдсэн байх магадaltaй юм. Энэхүү Иран Америк нэгдсэн улс Израилийн хооронд нөхцөл байдал хурцдмал байгаатай зэрэгцээд Израиль болон Ливаны хооронд шинэ мэдээлэл гарсан байна. Энэ нь Израилийн зүгээс Ливан улсын газар нутгийн өмнөд хэсэгт buffer zone буюу аюулгүй бүс байгуулах гэж байгаа гэдгийг илэрхийлэх үс шинэ газрын зургийг олон нийтэд танилцуулсан байна. Өнгөрсөн 7 хоногт Ливан болон Израиль улс Америк нэгдсэн улсын зуурлалтайгаар гал зогсоох тохирол зоонд хүрсэн. Гэхдээ Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт байрлалаа инхүү хадгалж байгаа гэдгийг илэрхийлж байгаа гэсэн. Шинэ байрлалын шугамыг харах юм бол хөлийн дагуу зүүнээс баруун тийш 5-аас 10 км гүн орж ингэснээр Израилийн аюулгүй бүс байгуулахын зорилго биелэх гэж байгаа юм байна. Израилийн айрам уг бүсэд орших тосгонуудыг устгасан байгаа нь Хизболлагийн халдлагаас Израилийн хойд хэсгийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.
Үүний өмнө Израиль улс, Сир улс болон заман Газын зурагт мөн адил ийм бафер бүс буюу аюулгүй бүсийг байгуулж байсан. Одоогоор Газын зургийн нутаг дэвсгэрийн талаас илүүг нь Израиль хянаж байгаа. Харин Ливаны тухайд Израилийн армийн мэдэгдэлд нийтдээ 5 дивиз мөн тэнгисийн цэргийн хүчний хамт өмнөд Ливанд ажиллагаа явуулж байгаа. Хезболлах бүлэглэлийн дэд бүтцийг устгах, мөн Израилийн хойд бүс рүү шууд занал хийлэл ирэх эрсдлийг бууруулах арилгах зорилготой гэж тодорхойлсон байна. Харин дөрвсөн иргэдийг буцаан нутагт нь оруулах хэсэг талаар одоогийн байдлаар Израилийн талаас тодорхой тайлбар өгсөнгүй. Ливаны аюулгүй байдлын их сурвалжуудын мэдээлснээр зарим тосгонд иргэд нэвтэрч байгаа ч гэлээ Израилийн тогтоосон шугамаас урагш орших ихэнх бүсэд нэвтргийг нь хориглосон байна. Израилийн Батлан хамгааллын сайд Израиль Кац хэлийн бүсэд Хезболла бүлэглэх гэж үзсэн барилгуудыг нэн даруй нурааж цэргүүдэд аюул учруулж болзошгүй бүх байгууламж замуудыг устгах тушаалыг өгсөн байна. Ливан улсын тухайд 3 дугаар сарын 2-ны өдөр Хезболлах бүлэглэл Израиль улс руу гал нээснээр дайнд татагдан орсон гэж хэлж болно. Үүний дараагаар Израиль өргөн хүрээний цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Ливан улсын их баригчдын мэдээлж байгаагаар Ливанд 2100 гаруй хүн амьурагдсан. Мөн Ливаны өмнөд бүс нутгаас энэхүү мөргөлдөөний улмаас 1.2 сая гаруй хүн орон гэрээ орхон дөрөвхөд хүрсэн байна. Нөгөө талд Хезболлах бүлэглэлийн халдлагын улмаас Израилийн талын мэдээлж байгаагаар 2 энгийн иргэн амьурагдсан. Мөн 15 цэрэг Ливанд байлдаж явах үед амьсаа алдсан гэх мэдээлэл байгаа юм. Үсэд байгаа энэхүү Ираны дайн олон 7 хоногор үргэлжилж байгаа нь мэдээж дэлхийн эдийн засагт хохиролтой нь бол мэдээж гэхдээ нөгөө талд дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулж байгаа шинжээчдийн хажууд Ираны дайнаас хожиж байгаа зарим тохиолдолд Ираны дайнаас үл хамааран өсөлтөө хадгалж байгаа юм салбаруудыг судлаачид нэрлэж байна. Энэ нь тухайлх юм бол Wall Street дэх томоохон хөрөнгө оруулалтын банкуд нэмээд зэвсэг, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний салбарын Ираны дайнаас үл хамааран өсөлтөө хадгалж байна гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн 7 хоногт олон улсын валютын сангаас 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаг өмнөх 3.3%-аас 3.1% болгон бууруулсан. Үүндээ Америкийн нэгдсэн улс, Израилийн Ираны хийж байгаа энэхүү дайн болон үүнээс улбаатай Орон улсын хооллын хаагдсан явдлыг гол шалтгаанаа гэж тайлбарлаж байгаа. Дайны улмаас Персийн булан орчмын эрчим хүчний дэд бүтцүүд мөн их хэмжээгээр гэмтсэн. Хэрвээ дайн цаашдаа удаан хэмжээнд үргэлжлэх юм бол хамгийн муу хувилбар биелэлээ гэж үзэхэд олон улсын валютын сан энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.5% хүртэл буурч болзошгүй гэж анхааруулсан байна. Ийм тохиолдолд биелэх юм бол ядуу болон хөгжиж байгаа орнууд түүхэд эрчим хүчний үнийн огцом өсөлтийн улмаас хамгийн их хохирол амсах төлөвтэй байна. Гэсэн хэдиж эдийн засгийн хямрал бүхэн ялагчтай байдгаа гэх үгээдэг. Макро эдийн засгийн ерөнхий дур зураг муудаж байгаа ч гэсэн тодорхой зарим салбарууд тодорхойгүй байдал энэ савлгаанаас ашиг олж байгаа юм байна. Юун түрүүнд Wall Street-ийн хөрөнгө оруулалтын банкуудыг дурдж болохоор байна. Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш дэлхийд дахин дах олон хөрөнгө оруулагчид огцом савлгаатай зах зээлтэй нүүр тулж байгаа. Түүний шийдвэрүүд хвчлэн нэг өдөр хэдний талыг барьсан байхад нөгөө талд дараагийн өдөр нь буцаад огцом өөрчлөгдөж сулардаг ийм тохиолдлууд гардаг байна. Үүний улмаас хөрөнгөний зах зээл дээр taco trade буюу Trump always chickens out гэсэн ийм нэг томьёо хүртэл гарсан байна. Үүний утга нь Дональд Трамп эцэст нь хэлсэн ярьснаасаа байнга буцдгаа гэсэн юм утгатай хэллэг байна. Иймэрхүү савлгаан жижиг хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй мэт харагдаж болох ч гэлээ хөрөнгө оруулалтын томоохон банкудад бол эсрэгээр ашигтай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл харилцагчид хөрөнгөө дахин байршуулах, байнга арилжаа хийх. Тиймэрхүү арилжааны хэмжээ огцом өснөр хөрөнгө оруулалтын банкуд, брокер, дилерийн компаниуд шинтгэлээс их хэмжээний орлого олж байгаа юм байна. 2026 оны эхний удирлын тайлангуудаас харахад тухайлх нь Morgan Stanley-гийн ашиг өмнөх оны мөн үеэс 29% өссөн байна. Goldman Sachs-ийн ашиг 19%, JP Morgan Chase-ийн ашиг өмнөх жилээс 13% өссөн байна. Гэхдээ зах зээлийн савлгаа цаашдаа удаан үргэлжлэх юм бол хөрөнгө оруулагчид буцаад болгоомжлох хандлагатай болж улмаар буцаад оролцоо нь буурах эрсдэл байгаа гэсэн. Дараагийн нэг Ираны дайнаас хожиж байгаа салбар нь мэдээж Батлан хамгааллын салбарын байна. Дайн зөрчил нэмэгдсэнтэй холбоотойгоор Батлан хамгаалах салбар огцом өсөлтүүдийг үзүүлж байгаа юм. Украин, Иран, Судан, Газын зурс, Ливан зэрэг энэхүү бүс нутгийн мөргөлдөөнүүд үүнтэй холбоотой зэвсгийн зардлын өсөлт дүүнд шууд нөлөөлсөн гэсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд дэлхийн олон улсуудын тал орчим нь цэргийн төсвөө нэмэгдүүлсэн гэж олон улсын валютын сан мэдээлж байна. Мөн НАТОгийн орнууд 2035 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5% хүртэлхийг Батлан хамгаалах зардалтаа зарцуулахаар тохиролцсон байна.
Одоогийн байдлаар батлан хамгаалах салбарын зах зээлийн нөхцөл байдлыг харуулдаг индекс 32% жилийн өсөлтийг харуулсан байна. Дараагийн онцлог салбар нь хиймэл оюун ухаан. Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн байгууллага 2023 онд хиймэл оюун ухааны салбар 189 тэрбум $, 2033 он гэхэд 4.8 их хэд $-т хүрнэ гэж таамагласан байна. Харин Ираны дайн энэ өсөлтийг сааруулахгүй гэж шинжээч дүгнэж байгаа юм байна. Economist Intelligence Unit байгууллагын зүгээс дайны шокны нөлөөг үл харгалзан хиймэл оюун ухаан нэмээд сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт доктортой өсөлтөө хадгална гэж дүгнсэн байна. Хиймэл оюуны өсөлтийн нэг гол үзүүлэлт нь хагас дамжуулагчийн экспорт хിവэр өндөр хിവэрэ байгаа явдалтай холбоотой гэж хэлж болно. Тухайлах юм бол TSMC компани байрладаг Тайванд 3 дугаар сард 80.2 тэрбум $-ын экспорт хийсэн байгаа нь өмнөх жилээсээ 61.8% өссөн үзүүлэлт. Энэ дундаа Америк нэгдсэн улс руу хийсэн экспорт нь 124% өссөн байна. Ийхүү TSMC компани 2026 оны эхний улиралд орлого нь 572.8 тэрбум Тайван долларын ашиг болсон байгаа нь 58% өсөлт байна. Хамгийн сүүлчийн хожиж байгаа Ираны дайнаас ашиг олж байна гэж хэлж болох үснийг салбар нь сэргээгдэх эрчим хүчний салбарын. Ираны дайн нь зөвхөн байгаль орчны биш, мөн эрчим хүчний аюулгүй байдлын шалтгааны улмаас нефт байгалийн хийнээс хараат байдлыг баасгах шаардлагыг улам тодор гаргаж ирж байгаа гэсэн. Энэхүү зөвчлөл нь энэ 10 жилийн 3 дахь том эрчим хүчний шок болж байгаа юм. Үүний өмнө COVID-19 цар тахал, мөн 2022 оны Орос Украин руу хийсэн товтлогоог дурдж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр яг одоо 150 улс сэргээгдэх болон цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа юм байна. 130 улс эрчим хүчний үр ашиг захиргаанжуулалтын бодлого хэрэгжүүлж байгаа. Азийн орнуудын ормосын хоолой хаагдсан явдлын улмаас нарны эрчим хүчний татварын хөнгөлөлтийг үзүүлэх, шин сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, мөн цөмийн реакторуудыг дахин ажилуулах ийм арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. Үүний үр дүнд S&P Global цэвэр эрчим хүчний шилжилтийн индекс 70.92% өссөн байна. Өнгөрсөн 7 хоногт Унгар улсад парламентын сонгуул болж 16 жилийн турш төрийн эрх барьсан Виктор Орбан албан тушаалаас буух нь тодорхой болсон байгаа. Тэгвэл энэ 7 хоногт Унгар улсад шинэ засгийн газар тун удахгүй байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Европын холбооны төлөөлөгчид ирсэн байна. Тэдний гол зорилго нь Виктор Орбаны үед муудсан хоёр талын харилцааг эргэн сэргээхэд чиглэж байгаа гэлээ. Питер Магиарын нам парламентод өрнөлөхийн олон хууль хүндсэн хуульд өөрчлөлт оруулах, Виктор Орбаны либерал бус ардчлал гэж нэлээд шүүмжлэлт агуулдаг байсан бодлогуудыг эргүүлэн татах, өөрчлөх боломжтой болсон байна. Энэхүү ялагдлын дараа Виктор Орбаны ирээдүйд улс төрийн карьерт эргэлзээ үүссэн ч гэлээ тэрээр өөрөө намын шинжилэл зайлшгүй шаардлагатайг бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хариуцлагыг бүрэн ухамсарлаж байгаа ч гэсэн дараагийн намын удирдлагт нэр дэвшгэд нээлттэй гэдгийг илэрхийлсэн байна. Энэхүү улс төрийн өөрчлөлтийн ийм томоохон цаг үед Европын холбооны төлөөлөгчид Будапешт хотмоо ирж байгаад харилцаагаа дахин сэргээх чухал боломжоо гэж тодорхойлсон байгаа юм. Европын холбоо Унгарыг Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийн хоргийг цуцлахыг хүсэж байгаа юм байна. Харин Унгарийн зүгээс шинэ удирдлага зарцаагдсан хөрөнгөөс ойролцоогоор 17 тэрбум еврогийн санхүүжилтийг чөлөөлүүлэхийг суллуулахыг зорж байна. Хариуд нь Европын холбооны зүгээс авилгын эсрэг хяналт, дөрвөстийн эрх, мөн хэвлэлийн эрх чөлөө зэрэг нөхцөлийг хэрэгжүүлэхийг дээрдүүлэхийг шаардаж байна. Шинэ засгийн газар байгууллагатаас өмнө тохиролцоонд хүрээ гэх юм бол талууд яаравчлах шаардлагатай. Шинжээчдийн үзэж байгаагаар Теса нам нь сонгуулийн амлалт Европын холбооны шаардлага нэмээд өмнөх засгийн газрын үлдээсэн институцийн нөлөөллийн хооронд тэнцвэрийг олох хэцүүхэн сорилттой тулгарч байна гэж дүгнсэн. Сонгуулийн дараагаас хойш Питер Магиар системийн өөрчлөлт хийхэд амласан. Мөн шүүх, хэлэл мэдээлэл зэрэг байгууллагуудыг чөлөөтэй болгоно гэж компанид ажлынхаа үеэр хэлсэн байна. Мөн ерөнхий сайдынхаа хугацаанд ерөнхий сайдын эрх мэдэл хязгаар тогтоох санал мөн төвшүүлсэн байгаа нь Виктор Орбаныг дахин засгийн эрхэнд эргэн ирэх боломжийг хаах зорилготой байж болох юм. Болгар улсад улс төрийн нөхцөл байдал тун тогтворгүй байна. Өнгөрсөн 7 хоногт Болгар улсад ээлжид бус парламентын сонгуул болсон байгаа нь сүүлийн 5 жилийн хугацаанд 8 дахь удаага энэхүү парламентын сонгуул болж байна гэсэн үг юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад ерөнхийлөгч асан Румен Радевийн байгуулсан Прогрессив Болгар гэх нам хамгийн өндөр санал авч тэргүүлж байгаа нь тодорхойллоо. Уг намын зүгээс 37% дэмжлэгтэй. Харин хамгийн ойр өрсөлдөж байгаа X ерөнхий сайд Бойко Борисовын нам нь 16%. Мөн өөр 3-4 нам парламентод ороход шаардлагатай.
4% болсыг давж суудлаа авах төлөвтэй байна. Энэ удаагийн ээлжид бус сонгуул болж байгаа шалтгааныг харах юм бол сонгуул өмнөх засгийн газар 2025 оны 12 дугаар сард олон нийтээс ихээхэн шүүмжлэлт дагуулсан төсвийн хуулийг батлуулах гэж оролцсныхоо улмаас энэхүү улс төрийн хямрал үүсгэж энэхүүс дараагийн ээлжид бус сонгуулийг бий болгож дарамт шахалтыг иргэдээс авсан байна. Энэхүү шийдвэр нь олон нийтийн эсэргүүцлийг өдөөж өргөн үрээний жагсаал цуглаан болох юм шалтгаан болсон. Тухайн үед ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан одоогийн энэ удаагийн парламентын сонгуульд тэргүүлж иргэдээс дэмжлэг аваад байгаа Румын Радев энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж оролцож байсан юм. Радевийн тухайд сонгуулийн яралтын дараах мэдээлэлтэй иргэд хуучин намуудын бардам өөртөө ихтэй хандлагыг няцааж худал мэдээлэл манипуляцад автсангүй иргэдийн итгэлд талархаж байна гэж хэлсэн байна. Мөн цааш хүчтэй Болгар улс бол хүчтэй Европ юм а гэхдээ ийм үгийг хэлсэн байгаа нь Европын олон болон Болгар улсын хоорондох харилцаа цааш хэрхэх вэ гэдгийг илэрхийлсэн тохио болсон байна. Радевийн улс төрийн байр суурийн тухайд өдгөө 62 настай улс төрийн хүрээнд прагматик боловч Орос улс руу харьцангуй эерэг юм байр суурь баримталдаг хүн юм байна. Тэрээр Европын холбооны Орос улбаны улсын эсрэг авсан 20 арга хэмжээг шүүмжилдэг. Кремльтэй бүтээлч яриа хэлэлцээ хийхийг уриалдаг нэг юм байна. Украинд Болгар улс цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг. 2022 оноос хойш Радев Украиныг зэвсгээр ханхын эсрэг байр сууриа байнга илэрхийлж ирсэн байна. Тэгэхээр энэхүү дайныг сунжруулах нь Украинд бол ашиггүй. Ингэж үзэж байгаагаараа Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбантай төстэй байр суурьтай байдгаа гэдгийг илэрхийлсэн гэсэн. Ерөнхийдөө энэ удаагийн сонгуулийн кампанит ажлаа ихэвчлэн дотоод бодлогын асуудлууд дээр төвлөрүүлж зайлгыг бууруулах, олон удаа онож байсан сул эвслийн засаглалыг докторжуулахыг амласан байна. Мөн тэрээр 2025 оны 1-р сард 9 жил ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа албан тушаалаас бууж өөрийн улс төрийн хөдөлгөөнийг байгуулсан. Өмнө нь онгоцны нисгэгч Болгарын агаарын хүчний командлагч байсан нэг юм байна. Энэ удаагийн Болгар улсын сонгуулийн улс төрийн утга нь юу вэ гэдгийг харах юм бол Радевийн ялалт Болгар улсын улс төрийн нөхцөлд маш томоохон нөлөөг авчирна гэж шинжээчид таамаглаж байна. Мөн дангаараа засгийн газар байгуулах хангалттай олонхыг бүрдүүлж чадахгүй байгаа нь бас нэг асуудал. Тиймээс тэрээр Нямгаргийн орой хийсэн анхны мэдээлэлтэй эвслийн хамтрагчид хайж байгаа гэдгийг зарласан байна. Хөтөлбөрт мэдээ үргэлжилж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор өргөе. Америк нэгдсэн улсын Луизиана мужийн Шеффорд хотод гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэгэн аав өөрийн гэр бүлийнхнийг хамарсан хадлага үлдэж 8 хүүхэд амнасаа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Хоригчдын 7 тухайн этгээдийн өөрийнх нь хүүхдүүд байсан ба нийтдээ 3-аас 11 насны хүүхдүүд нэг байшинд нэг дор амьд байна. Мөн өөр 2 эмэгтэй хүн ширхацсан гэж албаныхан мэдээллээ. Цагдаагийн мэдээлснээр 31 настай Шамар Элькинск хинхүү этгээд 2 өөр байшинд хадлага үйлснэхээ дараа цагдаа нарын гарт буудуулж нас орчээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Европ төв баллистик пуужингаас хамгаалах өөрийн нэгдсэн системтэй байх ёстой гэж уриаллаа. Тэрээр Украин хэд хэдэн улстай энэ чиглэлээр хамтарсан хамгаалтын систем байгуулах талаар хэрэлцэж байгаа гэдэг нь мэдээлсэн байна. Одоогийн байдлаар ийм төрлийн пуужинг саатуулах чадвар нь голдуу Америк нэгдсэн улсын Patriot системээс ихээхэн хамааралтай байгаа юм. Орос улс Украины эрчим хүчний дэд бүтцийг баллистик пуужингаар онлон довтолж дулааны захилгаан станц болон захилгаан дамжуулах сүлжээг сүйтгэж байгаа юм. Бүгд найрамдаа хартажилсан Солонгос ард улс буюу Хойд Солонгос улсын дарга Ким Жон Ун баллистик пуужингийн шинэ туршилтыг бичлэн хянсан талаар Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаас мэдээллээ. Энэ нь энэ сарын 4 дахь энэ оны 7 дахь удаагийн пуужингийн туршилт нь болж байна. Туршилтад шинжлэгдсэн Хваасан 11 ангиллын богино зайн тактикийн пуужин 5 удаа харвагдсан. Пуужингууд 136 км-ийн зайд байрлах байг онолж өндөр наривчлалтай цохилтууд хийсэн байна. Бүгд найрамдаа Солонгос улс буюу Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модитой уулзахаар Нью Дели хотыг зорлоо. Энэхүү айлчлал нь 8 жилийн дараах Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн анхны төрийн айлчлал болж байна. Хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж 2030 он гэхэд худалдааны хэмжээг $50 тэрбум хүргэх зорилт тавьжээ. Ялангуяа усан онгоцны үйлдвэрлэл, санхүү, хэмэл оюун ухаан, батлан хамгааллын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд зарласан байна. За тэгэхээр танд болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.